Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын хороо. Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын хороо нь Монгол Улсын биеийн тамир спортын тухай хууль, ерөнхийлөгчийн нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай 2010 оны 53 дугаар зарлиг. Улсын хурлын биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай 2009 оны тэг 5 дугаар тогтоол. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, засгийн газар болон нийслэл дүүргийн нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бэлтрийг чирэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилгоор дүүргийн иргэд, хүүхэд, залуучуудыг хамарсан дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшүүлэн ажиллаж байна. Үүнд ахмадын аврах шалруулах тэмцээнийг спортын 5 төрлөөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын 3-аас 5 төрлөөр, иргэдийн спорт наадмыг спортын 9 төрлөөр, төрийн албан хаагчдын дунд спортын 5 төрлөөр, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд спортын 5 төрлөөр, өсвөр үеийн аврах шалруулах тэмцээнийг спортын 18-аас 20 төрлөөр жилд дунджаар 100-аас 120 удаагийн тэмцээн уралдаан, нийтийг хамарсан спортын олон тал арга хэмжээг зохион байгуулан давхарцсан тоогоор 25,000-аас 35,000 иргэдийг хамруулан ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг. Чингэлтэй дүүргийн засаг даргын захирамжийн хүрээнд засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг нь жудо бүх, таеквондо, чөлөөт бүх, хөнгөн атлетик, волейбол, сагсан бөмбөг, усан спорт, хоккей, үндэсний бүх, шатар, спортын гимнастик, ширээний теннис, тэшүүр, бокс, хөл бөмбөг, хүндийн үргэлж зэрэг спортын 16 төрлөөр бэлтгэл сургуульд тогтмол хийж дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 12-оос 17 насны 450 гаруй өсвөрийн шилдэг тамирчдыг хот, улс, хэв дэлхийн тэмцээн уралдаанд амжилттай оролцох нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна. Спорт цогцлборын заал талбай. 500 хүний суудалтай спорт заал. 25-ыг харьцах 9 метрийн 3 замтай, нэг ээлжиндээ 18-аас 24 хүн хүлээн авах боломжтой усан бассейн. 4 удирдын турш ажиллах боломжтой, нэг ээлжинд 100 хүн хүлээн авах хүчин чадалтай мөсөн гулгуурын талбай. Нэг ээлжинд 20 хүн бэлтгэл сургуулилт хийх боломжтой фитнес заал, боксийн заал, таеквондогийн заал, чөлөөт бүхийн заал, жудо бүхийн заал, цэнгэлт бүжгийн заал бүхий нийт 1000 хүний суудалтай спорт цогцлбор нь 2020 онд ашиглалтанд орсноос хойш эдгээр стандарт заал талбайгаар дүүргийн иргэд, хүүхэд залуучуудад тогтмол үйлчилж байна. Мөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор тэрэгцэртэй иргэдийн туйл зур сэлэм, сууга волейбол, пара бадминтон, пара хөнгөн атлетик зэрэг спортын төрлүүдээр тогтмол хичээллэх, бэлтгэл сургуулилт хийх нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын хороо.